Сайн байцгаана уу эрхэм хүндэт зочдоо. Хүндэт хатагтаа ноёд нэгэн сахан оройн хүндэт зочдоо хүндэн энэ өдрийн амгалан айлтхан мэдчилье. Эрдэнэ төвлөрийн төрөмжлөлт үйлдвэрийн газрын уурхачин соёлын ордон хуучнаар одоогоор соёл урлагийн цогцол бүрийн дэргэдэх Эрдэнэ дуужгийн чуулгын уран бүтээлчид хан хуур нэртэй төслийг амжилттай хэрэгжүүлэн явж байгаа билээ. Энэхүү төслийн шинэ уран бүтээлийн тоглолт хан хуур тоглолт инхүү өндөр босгон нэхэд бэлэн болсныг та бүхэнд дуулан хэлье. Дэлхийн соёлын үл хөлөх өвийг хамгаалах зорилготой үйл ажиллагаа явуулдаг ЮНЕСКО-гоос хүн төрөлхтний соёлын өвийн шилдэг бүтээлийг 2001 оноос дэлхийд зарлан тунхаглаж эхэлсэн билээ. Монгол улс морин хуур үндэсний хөгжмийн дэлхийн соёлын үнэт өвд бүртгүүлснээр морин хуураа дээдлэх, шүтэх, суралцах, их урлагийн цар хүрээ улам тэлцээр байгаа билээ. Монгол үндэсний бүтээж бий болгосон морин хур хөгжмийн уламжлалт урлагийг хүн төрөлхтний бит бус үеийн шилдэг дээжээр өргөмжлөн тунхаглаж айл гэртээ морин хууртай байхыг эрхэмлдэг. Хуурыг ихэлсэн газар сайн сайхан бүхэн дэлгэрэн дэвжих учиртай гэдэг энэ сайхан хүндэтгэлийг хүндэтгэн үзэж хомиртон шүтэн залдаг уламжлалтай билээ. Тийм ээ. Өвөг дээдсээс уламжлалтай дэлгэр баян дуу хуурын яруу тансаг аялгууд морин хуурын тоглолтыг маань шимтэн үзэхээр хүрэлцэн ирсэн та бүхэндээ дахин гүн талархал илэрхийлье. Энэ сайхан гороо хан хуур морин хуурын маань уран бүтээлийн тоглолтыг үзэж сонирхоор үргэлжлүүлсэн хүндэт зочдыгоо одоо танилцуулан хүндэтгэлийн тайзнаа тоглолтын өмнө өрье. За энэ сайхан оройн хүндэтгэлийн тоглолтын хүндэт зочин Эрдэнэ төвлөр төрөмжлөлт үйлдвэрийн газрын ерөнхий захирлын 1-р урлагч бөгөөд ерөнхий инженер Батмөнх. За мөн Эрдэнэ төвлөр төрөмжлөлт үйлдвэрийн газрын захиргаа хүний нөөцийн бодлогын газрын дарга Отхон Баяр. За Эрдэнэ төвлөр төрөмжлөлт үйлдвэрийн газрын стратеги төлөвлөлт бодлогын газрын дарга Эрдэнэ цогт. За мөн энэ оройн хүндэт зочин Эрдэнэ төвлөр төрөмжлөлт үйлдвэрийн газрын хөдөлмөрийн аюулгүй эрүүл ахуйн хэлтсийн дарга Монгол улсын авиа тургаачин Цагаан Эрдэнэ. За Эрдэнэ төвлөр төрөмжлөлт үйлдвэрийн газрын нийгмийн харилцааны хэлтсийн дарга Өнөөд. Орхон аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн дарга Эрдэнэ цэцэг. Орхон аймгийн соёл урлагийн газрын дарга Батамгалан. Орхон аймгийн засаг даргын тамгын газрын соёл урлаг хариуцсан мэргэжилтэн Одгон Баяр. За мөн Эрдэнэ төвлөр төрөмжлөлт үйлдвэрийн газрын соёл урлагийн цогцлол бүрийн дарга Баттулга. За мөн соёл урлагийн цогцлол бүрийн Эрдэнэ дуужгийн чуулгын уран сайхны өдөртөгч Одон Чимэг. За мөн бидний эрхэм хүндэт зочин урлаг судлаач Монгол улсын урлагийн гавьяа зүтгэлтэн Буян Хишиг. За мөн хан хур төслийг дэмжин эхлүүлсэн за эрхэм Монгол улсын соёлын төргөн ажилтан Туяа. За мөн Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн соёл эрдэнэ студийн уран бүтээлчд маань хүрэлцэн ирсний та бүхэндээ дуулгахад таатай байна. За ингээд хан хуур морин хуурын шинэ уран бүтээлийн тоглолтыг шимтэн үзэхээр хүрэлцэн ирсэн та бүхэндээ мэдчилгээ дэвшүүлж үхэлхийг хүсэж ерөнхий захирлын 1-р урлагч бөгөөд ерөнхий инженер Батмөнх таныг үхэлхийг хүсье. За сайн байцгаана уу. Эрхэм хүндэт аяда хатагтаа та бүхнийг энэ гэгэн сайхан үдчийн амар амгалан гайлтаж мэдчилье. 2002 оны 2-р сарын 11-нд Монгол улсын ерөнхийлөгчийн зарилга гарч морин хуураа дээдлэн дэлгэрүүлэе гэдэг уриалга бүхий ерөнхийлөгчийн зарилга гарч Монгол улсын иргэн бүр хайл өрхөр морин хуураа дээдлэж сурах энэ хөдөлгөөн анх эрчимжиж эхэлсэн ийм түүхтэй. За энэ ерөнхийлөгчийнхаа зарилгыг бас хэрэгжүүлж түгээн дэлгэрүүлэх энэ ажлыг
манай Уурхайчин соёлын ордны хамт олон маань Эрдэнэ төлөвлөрийнхөө ажилтан албан хаагчид гэр бүлүүдийн дунд анхлан санаачил зохион байгуулж хэрэгжүүлсэн. Түүний дотор Уурхайчин соёлын ордны уран сайхны удирдагч, найруулагч, Монгол улсын соёлын тэргүүний ажилтан Дүгрээгийн одон чимэг найруулагч маань энэ ажлыг санаачилж бас ингэж зохион байгуулж ингэж явуулсан түүхтэй. Энэ бол 2014 он байсан. Тэгээ энийг төсөл хэлбэрээр явуулгаад үйлдвэрийнхээ нийт ажилчдын дунд бас үе шаттайгаар явуулсан. Эхний үе шатаа Уурхайчин соёлын ордны ажилтан болгоныг морин хуур тоглож сурах энэ арга хэмжээ явагдсан. За мэдээж морин хуурыг бол хөгжмийн мэргэжилтнүүд хөгжимчгүүд сурахад бол амар байх. За Уурхайчин соёлын ордны бас бусад ажилтан албан хаагч нар бас бүгдээрээ сурахын хөдөлгөөнийг өрнүүлсэн. Хоёрдугаар үе шатанда Эрдэнэ төлөвлөрийн нийт 32 цехийн ажилтан албан хаагчдаас авьяас бэлгээрээ шалгарч байдаг энэ урлаг соёлын ажилд идэвхжүүлэн оролцдог улсуудаа бас морин хуур сургах ажлыг зохион байгуулсан. Гуравдугаар үе шатад нь энэ сурсан хүмүүсээ урлагийн их том арга хэмжээ зохион байгуулж Монгол улсын хэмжээнд урлагийн байгууллага үүсгэсний ойн баяр наадам, ардын хувьцлын их ойн баяр наадам, Эрдэнэ төлөвлөрийн 40 жилийн ойн арга хэмжээний нээлтүүдэд урлагийн том бүтээлүүдийг тоглуулж ингэж хэрэгжүүлсэн ийм түүхтэй. Тэгэхээр хуур хаана ихсгэлж байна. Тэнд гэгэн сайхан бүхэн хорон цуглаж за айл гэрийн жавар өргөж за муу муухай бүхэн бас зайлдаг гэж ингэж үздэг. Тэгэхээр энэ сайхан хуурыг ихсгэлүүлэх, түгээн дэлгэрүүлэх сургах ажил маань бас Уурхайчин соёлын ордны бүтээлч урлагийн хамт олон дотроос бас Эрдэнэ тодорхой хэмжээнд сайхан үргэлжилж байна. Өнөөдөр энэ хүмүүс маань сурсан өнгөрсөн хугацаанд хийсэн бүх амжилтуудаа дүгнэж тайлангаа үзүүлж ингээд та бүхэнд төлөвлөх гэж байна. Цаашид бас арга хэмжээгээ үргэлжлүүлээд зөвхөн Эрдэнэ тодорхой үйлдвэрийнхээ хэмжээнд биш Эрдэнэ тодорхой нийт албан хаагч, албан байгууллага, Эрдэнэ тодорхойн иргэд айл өрхүүдийг морин хуур сургах энэ ажлыг зохион байгуулахаар санаачлаад хан хуур 2 төслийг үргэлжлүүлэн хийхээр ингээд санаачилж байгаад нь бас баяр өргөж талархалтай хандж байна. Ингээд амжилт хүсье. За өнөөдөр энэ тоглогдох энэ морин хуур тоглож байгаа хүмүүсийг та бүхэн харахад үнэхээр урд өмнө хийж хэрэгжүүлсэн энэ төслийг хэрэгжүүлсэн ажлын үр дүн харагдах байх гэж ингээд хувьдаа бодож байна. Эрдэнэ төлөвлөрийн үндсэн цех болох баяжуулах фабрик дээр бас морин хуурын чуулга буюу хамтлаг байгуулах энэ цехийн даргын тушаал бас 2011 онд гарч ирсэн. За цех болгон бас морин хууртай болж байгаа. Тэгэхээр энэ ажил үргэлжлэл хан хуур 2 төсөлд манай ажилтан албан хаагчид тэр дундаа манлайллыг удирдлагын манлайллыг хэрэгжүүлж байдаг манай удирдагч албан хаагч дарга нар маань тэгтээ оролцох байхаа гэж ингэж бодож байна. Ингээд хан хуур 2 төслийг амжилттай хэрэгжүүлэхийг хүсэн өрөөж та бүхэнд сайн сайхан бүхнийг хүсэн өрөөе. Уурхайчин соёлын хамт олонны маань санаачлаг болон хэрэгжиж байгаа ажил болгон түгэн дэлгэрч сайн сайхан байх болтугай гэдгийг өрөөлөг өргөн дэвшүүлье. Баярлалаа. За эрхэм доо баярлалаа.
баяр хүргэе. За төвөргөө хамтлагийн ахлагч, баяжуулах үйлдвэрийн ажилтан, инженер Бат Эрдэнэ. За баяр хүргэе. За мөн баяжуулах үйлдвэрийн ажилтан Галдан Жамц. За уран бүтээлчтэй өндөр өсөндөр амжилтыг хүсэн өрөөе.
оролж орчдонд хүнайдана он цагийг уртаад төрсөн нутгаа санан дурслаа тэргээд баяртай уулзах бичихээ цацлаар мордоод уцаад очиход бүлэхэн урдынхаа мууцыг дурслаа
Ботхон эндсэн ингэнтэмэ борхон толгодыг ганхтал бүлнэ боригоо чиндэл асыг харуулгасаар боссоо сэлхэнд анхан Bölna Ekşekte hartak Tefsin ecimen İngrin şefebik Hasırtağı bölna Hereme gavda Usuksun etnihe İmmevin burgik Hagırtağı bölna Battuğuna indisen ingendime Barhan tadığı dik Anıhtağı bölna Udişim burunşik Harhanud gese Uydin ölümsa Şirgittir bölna Ekşekte hartak Tefsin ecimen İngrin şefebik Hasırtağı bölna Hereme gavda Usuksun etnihe İmmedin burgik Hagırtağı bölna Battuğuna indisen ingendime Barhan tadığı dik Anıhtağı bölna Şevişik içinirsin Hukuktasa Şivi zuge Zatırtağı bölna Ekşekte hartak Tefsin ecimen İngrin şefebik Hasırtağı bölna Hereme gavda Usuksun etnihe İmmedin burgik Hagırtağı bölna
Эрдэнэт дуугийн чуулгын уран бүтээлчид Эрхэм хан хуурчид баяр хүргэе.